Улаанбаатар цахилгаан түүхийг сүлжээ компаниас нийгмийн хариуцлага нэмэгдүүлэх зорилгоор урьдчилан сэргийлүүлэх үзлэг зөвлөгөө өгөх ажлыг зохион байгууллаа. Нийслэлийн 8 дүүрэг Төв аймгийн 16 сумын хэрэглэгчийн гадна цахилгаан хангамжийн ашиглалтын байдалд хяналт тавьсан байна. Өдөрлөх тус компани нийт 1185 инженер техник ажилтан хэрэглэгчийн гадна цахилгааны хангамжийн шугам тоноглолд үзлэг хийж мэрэгжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Айл өрх аж ахуйн нэгжүүдийн гадна цахилгааны хангамжийн оруулахын утас кабелтай холбоотой 4928 зөрчлийг илрүүлж 3962 хэрэглэгчдэд шаардлага өгч зөвлөмж хүргүүлэн ашиглалтын шаардлагын аргачлал танилцуулан ажиллажээ. Ашиглалтын шаардлага хангахгүй хэвийн бус холболтой 292 хэрэглэгчийн цахилгаан хэрэглээг түтгэлзүүлж 288 гэмтлийг устгаж 10,511 хэрэглэгчид мэрэгжил арга зүйн заавар зөвлөмж тараах материал өгч 2538 хүүхдийг цахилгаанаас үүдэлтэй аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг хийсэн байна. Нийт Улаанбаатар цахилгаан түүхээс 1185 ажилтаа албаагч хамрагдаж байна. Бүгдөө одоо ингээд 2-2-оор баригад болоод явж байгаа. За ингээд нийтдээ 474 дэд станцын 12,000 орчим тоолуурын нэгдсэн шийд. За тэгээд 76 орчим мянган хэрэглэгчдэд яг хүрээд хэрэглэгчийн өөрийнх нь одоо шийд тоноглолт үзлэг хийж байгаа. За ингээд энэ үзлэгээр илэрсэн өнөөдөртөө бол үзлэгээр илэрсэн зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээндээр бол бид нар үн төлбөргүй техникийн үйлчлэгээ тийм үзүүлж байгаа. Айл хэрвээ оруулахын утсаа бэлдчихсэн автоматаа одоо муудсан байгаа автоматаа ингээд солихоор бэлдсэн байгаа бол бид нар өнөөдөр энэ ажлын хүрээнд мэрэгжлийн арга зүйн зөвлөгөөний хажуугаар энийг бол өнгөө солих ийм арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаамаа. Бүх айлууд маань ямар нэгэн манайхтай цахилгаан чимж хангасан гэрээ байхгүй. Тэгээд үндсэн нэг тэжээд оруулж ирээд нөгөө төсөөс дамжуулаад авчихсан. Дээр нь бас ус зайлуулах хоолоод кабелаа сүүлчихсэн. Тэгээд нөгөөтүүд нь гарч ирээд одоо жишээлбэл яг бидний харж байгаа тэр яг хүний явдаг зорчдог зам дээр ингээ залгаас нь ил байж байгаа жишээтэй. Мөнгө хүүхдүүд орчин маш их хүүхдүүд тоглож шээ. Энэ орчин чинь ингээд нойтон ширүүн газар болох юм бол энэ маань нөгөө бидний хэлдгээр алхмын хүчлэлт ороод хүн тоог зохиулах, хүн амь насаа алдах, мал амтан өөх ийм асуудал ийм зөрчлүүд гарах боломжтой байна энд бол тийм. Одоо энэ шин дэрхэд одоо яг тогийн оцыг хаана байлгах ёстой юм бэ? Далангаас гарах л байх л та. Тийм ерөнхийдөө одоо энэ мэтчлэнгээр иргэдийн хувьд яг нэг өөрсдөө санахсан боломжгүйгээр ингээд хийчихдэг юм уу тийм ээ? Ямар нэгэн байдлаар бас эрсдэлд орох нэг нөхцөл нь бас бүрдсэн байгаа шүү дээ. Энэ асуудлыг юу нэг яаж шийдэх ёстой байдаг юм? Хэрвээ үнэхээр гадар кабель тавих гэж байгаа бол зориултын ус чигнээс хамгаалагдсан тийм зориултын кабель тавих хэрэгтэй. Хүчтгээд одоо зарим хүмүүс одоо гуурсан хоолой хийх гэж яддаг шүү дээ. Гуурсан хоолойн сөвлөх хэрэгтэй. Мөн залгааснууд нь зориултын хамгаалагдсан тийм бүрхүүлтэй юмар лентдсэн ч байдаг юм уу тийм байх хэрэгтэй. Ер нь бол бидний хамгийн гол юм бол айлын оруулгын утсан дээр бид нар хамгийн их зөрчил гарч байгаа. Яг л бид нар өнөөдөр та бүгд одоо аюулгүй орчинд амьдруулах үр хөвгтүүдийг сэргэлэн цоо амьдруулахын тулд бид нар та бүхэнд зөвлөмж өгнө. Тодорхой ажлыг үн төлбөргүйгээр хийж үйлчлэх ийм ажилтаа явж байгаа бид нар. Монгол Улсын эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийг үндэслэн зориултын бус шаардлага хангахгүй залгаастай ил задгаа татсан эрсдэлтэй нөхцөл үүсгэсэн хэрэглэгчдэд зөрчлийг арилгах хугацаатай шаардлага өгсөн байна. Энэ зуны тухайд бороо хур ихтэй байх тул далан болон хашаа хороонд ойр залгасан цахилгааны утсыг баглах зайлуулах арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байгааг мэрэгчлэнүүд хэлж байна. Бацул Идрэлнэр сурвалжлаа.